үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани. Амар мэндэ амгалан сайн байна уу? Хинтээ аймгийн дадал сумын Балж баг талын 5 хэмээх сайхан нутаг зохион байгуулагдсан сумын амраг адуучин Паламдэржийн Баярхүү агсны нэрмжит сумын амраг шалруулах адуучин нэмзэнийг бүрэн ихээр нь бэлтгэн хүргэж байна. Хинтээ аймгийн дадал сум бол Их эзэн Чингис хааны өлгийн нутаг, түүх соёлын үнэт өвийг хадгалсан ариун дагшин газар юм. Домогт дэлүм болдогт Чингис хаан мэндэлсэн хэмээн судлаачид үздэг бөгөөд энэ нутаг нь Монголын төрд ёс үндэсний бахаргалын нэгэн голомт гэлээ. Мөн дадал сумын сүрлэг уус дундаас адуу малын шүтэн хэмээн нэрлэгддэг Сандхан хайрхан зөндөрлөн орчиж байгаль түүх, ёс жаншил, адуу малын соёл нэгэн цогц болон өвлөгдөн ирсэн өлгийн нутаг юм. Сумын авраг адуучин Паламдэржийн Баярхүү нь 1958 онд Хинтээ аймгийн дадал сум төрсөн Монгол улсын анхны малын гавья дэмч Базар Жовын гэр бүлд өсөж хүмүүжсэн. Багаасаа хөдөлмөр шандан цэргээс халагдж ирээд Бадрагийн туяатай ханилан 5 сайхан үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлжээ. Тэрээр насаараа маллаж адуун сүргээ онцгойлон өсгөн үржүүлж удам сайн адуугаараа нутаг усандаа нэртэй нэгэн байсан. Өөрийн өвөрмөц өлүү тамгаа дарж ховрхон өнгө зүстэй майлуу адууг үржүүлэн олон таниулсан адуучин байлаа. 1993 онд сумын авраг адуучин болж хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн. Төвний хүүхдүүд болох Пүрэв хүү, Даваа хүү, Баасан хүү, Бямб хүү, Санчирмаа нар өнөөдөр аав ээжийнхээ хөдөлмөр зан хүмүүжлийг өвлөн өөрсдийн ажил амьдралдаа эзэн болон амжилттай ажиллаж байна. Паламдэржийн Баярхүү нь ах дүү, анд нүхт нутаг усандаа төшиг тулгуур болж нутаг усынхаа хүмүүст харамгүй тусалдаг хөдөлмөрч хүнлэг сайхан зангаараа олон хүний хүндэтгэлийг хүлээсэн эрхэн хүн байлаа. Ийхүү Хинтээ аймгийн дадал сумын авраг шалруулах адуучин нэмзэний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ. Наймдоны бэлтээ тулгуур төрөнд төгнөж нардагсан замболгийн хойморт тухсан задарч насны дөрвөн өдрийг морин бэлтээр өртөөж нам сумсан үлдийг хэмэр орчих нутгаа хаан тэнгэрийн ивэлтэй хаан Чингисийн удамтай хөжил цэцэрлэгтийн замналтай Хинтээ нутгийн хоймор орчих дадал сайхан нутгаа сумын авраг адуучин Дорж холмын Баярхүү агсны нэрмжит сумын авраг шалруулах адуучин 2026 тэмцээний хүүхдэд бэлэн боллоо. Өнөөдрийн тэмцээний нээж бүрнөө хэмээн Баярхүү агсны манхүү, Даваа хүү, Баасан хүү нарыгаа урьж байна. За сайн байцгаана уу. Тгэн зам олно. Хөрөлцөн ирсэн ард түмэндээ баярлалаа. Аавынхаа нэрмжит тэмцээнийг зохиож байгаа би. За манай ах сандарч байна. За бид Паламдэржийн Баярхүү гэж дадлын одоо яг ууган энэ адуучин залуугийн одоо гэр бүлийн одоо үр хүүхдүүд нь тавуулаа байдаг. За тэгээ манай энэ аавын маань нэрмжит тэмцээнд одоо энэ цаг агарын одоо хүндрэлтэй нөхцөл байдал ч сэтгэл зүрэх цаг хугацаа энэ орон зайг үл хамааран одоо зорин ирсэн та бүхэнд үнэхээр баярлалаа. За энэ адуучин тэмцээн гэдэг бол өөрөө үндэсний одоо Монгол улс оршин тогтнох
Монголын одоо үндэсний энэ язгуур өв соёл хадгалагдах энэ малчин одоо байх энэ өндөр хувь тавилан энэ Монгол улс одоо тусгаар тогтносон улс байхад маш өндөр ач холбогдолтой. За энэнийг дагаад мөн одоо залуучууд ер нь малчид энэ адуун соёлыг одоо өвлүүлэн үлдээх, энэ адуун соёлоороо цэнгэн наадах, энэ адуун соёлыг хөгжүүлэх, за энэ адуутайгаа ойрхон байх, энэ одоо өндөр их ингээд хариуцлагыг өдөр тутамдаа хийж одоо өвлүүлэн байдаг та бүхэнд одоо малчин одоо хүмүүний одоо өндөр их хувь байдгаа. За тэгээд бидний одоо энэ тэмцээнийг бидний одоо энэ засаг даргын хамгийн газар хамтран зохион байгуулж байгаа засаг даргын сумын засаг даргын хамгийн газар, за багийн дарга, за мөн иргэдийн хурлын төлөөллөөс ирж байгаа, за мөн багаас одоо ирж байгаа, мөн одоо бусад энэ сумдаас ингэ зорин ирсэн одоо та бүхэнд үнэхээр чин сэтгэлээсээ баярлалаа. Олон хүний хүч хөдөлмөр, олон хүний хамтын оролцоо, олон хүний цаг хугацаа зарцуулсан за энэ тэмцээн болж байна гэдэг болж байна. За цаг агаарын хувьд одоо юм бороотой нар ээлжилсэн юм сайхан өдөр тохиож байна. За тэгээд та бүхний одоо тэмцээнд оролцохоор ирсэн залуучуудаа амжилт хүсье. За үзэл сонирхоор ирсэн нутгийн зон олондоо нэгөө хүндэтгэж байна. Маш их баярлалаа. За тэгээд та бүхнийхээ ажил амьдрал ирээдүйд одоо сайн сайхан одоо гэрэл гээгээтэй бүх сайн сайхан зүйлийг хүсээрөөё. За та бүхэндээ нутгийнхаа зон олон за энэхүү сайхан тэмцээнд хүрэлцэн ирсэн нийт адуучид за Монголын ард түмэндээ энэ сайхан гэгээн өдрийн мэндийг хүргье. За энэхүү тэмцээн маань бол 2021 оноос одоо зохион байгуулагдаж эхэлсэн байгаа. За миний бие анхлан зохион байгуулж одоо санаачлан зохион байгуулсан. За анхуул одоо Доржийн алтан гэрэл гэж за онон багийн адуучны нэрэмжит бол болон зохион байгуулагдсан. За дараачих нь бол одоо аймгийн алдарт уяач Бачаргалын мөнх батахын маань нэрэмжит бол зохион байгуулагдаж. За дараа нь бол за одоо улсын аварга малчин мягмарын мөнх төр буюу аавынхаа нэрэмжит одоо шүхрийн мягмарын нэрэмжит болгон зохион байгуулагдаж. За мөн ард дээр нь бол төвшин жаргалах сумын алдарт уяач Пүрэв Доржин төвшин жаргалах маань зохион байгуулж. За үүний ард дээр бол өнөөдөр ингээд даваа хуваах маань шилжиж явах цомыг авч өнөөдөр аавынхаа нэрэмжит Палам Доржин баяр хүү гэж энэ сумын аварга адуучин мундаг одоо өв тээгч хүний үр сад өнөөдөр энэ олон ард түмнийг цэнгүүлж байгаад гүн талархал илэрхийлье. За энэхүү тэмцээнийгээ бол цаашдаа бол улам өргөн дэлгэр сайхан зохион байгуулж ингэж явах болно. Яагаад гэвэл одоо манай дадлын ард түмнийг үхрээр төсөөлдөг бол одоо үхэр хариулдаг л ард түмэн гэж бас бодоод байдгийг шүү. Үгүй манай дадлын ард түмэн бол одоо энэ одоо авга их эзэн Чингис хаан маань өнөөдөр дэлхийн талыг энэ одоо жижигхэн толгод дээрээс мордож дэлхийн талыг эзэгэнжсэн. Энэхүү одоо Сантай хааны маань өвөр бил төрсөн унаг болгон өнөөдөр одоо Монгол улсын өнцөг болон бүр цууратж төрүүлж ингээд одоо Монгол улсын хамгийн одоо оргил одоо морьтны цолны оргил төрсэн одоо эрхмүүд өнөөдөр одоо Сантай хаанд маань одоо мөрөх гэж одоо шавар уус одоо байгалийн ямар ч одоо хүчин зүйлийг даван ирж одоо өнөөдөр ингээд залбирдаг болсон. Энэ бол одоо бид нар дадлын ард түмэн бол яалчгүй одоо морьтон ард түмэн юм а гэдгийг бол харуулж байгаа. Дадал нутгийн унган хүү, Алтан нутгийн алтан хүү буюу Бачаргалын алтан хүү дүүгийн маань шүлэг Очир уйгийн насан жаргал багшийн аялгау Сандхан уулын хэмэр гэдэг дууг өргөн барья. Хангитэн Чингис багны хайрлан шүтэж Монголын тайхсан хаан борол хорвоод татарын амгашиг өмөрдөн урагсаа Сандхан уулын хэмээ сачаар замдын дулай дибнэ сайхан нутгийн өдрээр чүү самсаа шатгад дуудан зингнэ
За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Хинтээ аймгийн Дадал суманд одоо ингээ адуучин тэмцээн Сумын аварга шалуурх адуучин тэмцээн манай аавын нэрмжит болон зохио байгуулагдаж байна. Тэгээд манай аав болохоор 58 он төрсэн энэ нут насаараа нутгалсан одоо адуучин хүн байсан. Энэ тэмцээн нөгөө 21 онд анх зохион байгуулагдаад дамжин явдаг цом гэж нэртэйгээр явж агаад тэгээд сүүлдээ Сумын аварга гэдэг энэ жилээс Сумын аварга оруулаад явж байгаа юм байна. Тэгээд Сумынхаа засаг дамгаан газартай хамтраад тэгээд энэ адуунд маллаж исэн нутг дээр нэг хийж байгаа. Тэгээ манай аав чинь манай нутгийн байлын адуутай баяр хүү гэж ер нь хандахгүй сайн мэдэндээ нутгаас бол байлын адуу ихтэй айлвалаа. Бол манай ээж Бадрагийн Туяа гэж хүн байна. Манай ээжийн бас аав нь уяач хүн байлаа. Аюушийн Бадраа гэд удам давтсан уяач нар өвөнөр маань. Тэгээд манай баг эрэхтэй дөө Бямбхүү гэж залуу байна. Энэ ах болохоор Доржийн Алтан гэрлэгэд манай аавтай цуг нэгдлээ адуу цуг бол адуун дээр цуг адуучин байсан залуу ах байгаамаа. Хоёр эмэгтэй дүүтэй. Хоёр эрэгтэй дүүтэй бид манай гэр бүлээс 5 уулаа. За өнөөдрийн арга хэмжээнд засаг даргын тамгын газар, соёлын төв, цэргийн анги тэгээд орон нутгийн ах дүү нар, эгч дүүс бүгд хамтарч оролцож байна. Манай бас өөрийн ажилтдаг Үлэмжийн нэрж гэж компаниас ивент өтгөлж ингэж оролцож байгаа. Тэгээд нийт оролцож байгаа адуучид ивент итгэсэн хүмүүс болон адуучид хүмүүстэй бас баяр талархаж байна. Холоос бороо устай гэхгүй зорж ирж оролцож байгаа хүмүүстэй цаг зав гаргаад баярлалаа гэж хэлье. За намайг Доржийн Алтан гэрэл гэдгээ Сумын алдарт уяач би. За би гэрээсээ хамгийн бага 6 хүүхдийн би хамгийн багнаа Зулмын Дорж гэдэг хүний. Тэгээд 89 оны 10 сард цэргээс ирээд тэгээд тэр өглөө Баярхуу ахтайгаа би тэр адуу ононгийн их адуу гэдгийг одоо Балжийн адуунаас тасалж авчээлаа. Манай Баярхуу ах чинь уургыг их цэвэрхэн барина. Их нарийнхан урт уурга барина. Ер нь голцоо төвшин голтой. Морийг ер нь хоёр чихнээс хойш хаяхгүй. Их уран цэвэрхэн хайдаг хүн байсан. Өөрөө ч адуу морийг их цэвэрхэн унаа. Морины дэлийг их гоё засуулна. Өөрөө ч их юу яа. Дам байлын адуутай эднийх одоо би энэ Баярхуу ах бүрлээ талиагач Баярхуу ах одоо Туяаг ширийнхаа одоо том хүүн баргад байхаар одоо байлаа. Тэгээд одоо энэ Туягчийн аав нь Бадраа гэдэг хүний адууны хүрэн халзангүй энжин дээрээ тэрнээс гарсан 2 хүрэн халзан мөр байлаа. Том халзан над миний муухай халзан гэж сайн халзан мөр байсан. Бага халзан мөр нь Дадал соёолон хавчиг мөр 2 соёолон төрөл хавчиг мөр аман хүзүүлж. Тэгээ өөрөө мөр уяхгүй ч гэсэн хүнд өгсөн мордны хурдалдаг. Тэгээд ер нь надад бол их юм загсаа. Одоо бүр л үгүй ядахад л одоо тэргэнд яаж гэр орноо ачих уу? Хүн яаж амьдрах уу гэдгийг одоо ер нь надад их багаас маань захиж хэлж юм заасан да Баярхуу ах маань. Өнөөдөр одоо тэгээд хүүхдүүд нь аавынхаа нэрмжит шургуу адуучин тэмцээн зохиолоо хол ойроос ирсэн энэ олон адуучин үзэгчид бороо ус гэхгүй холоос ирсэн энэ олон улсуудтай бас би дүүнэрийнхээ өмнөөс баяр талархалаа илэрхийлье. За манай энэ дүл дээр үед Аюушийн Жамцгийн сайн уургач байлаа. Цэсмийн Дондог сайн уургач байлаа. Зэна мэдрэг сайн уургач байлаа. Миний мэдх би мэдхэд найдан гэж одоо их сайн уургач байсан. Ер нь их уран уургач хүн байсан. За тэгээ пүрүүд орж олон талиагач улсууд байна да. Одоо тэрний
үргэлжил нь бас бид бас нэг тасалчихгүй энэ нот хөвчин жанангийн уурагчид бас сайн уурагч одоо энд байгаагаас байнях маань байна сайн уурагч. Манай төрсөх тулгаах маань бас сайн уурагч байна. За сайн байцгаана уу эрхэм мөндөд монголчуудаа, эрхэм мөндөд адуучдаа, эрхэм мөндөд Монголын их тусгаар тогтнолыг тогтоон барьж байгаа нийт одоо өв тээгч малчин ард түмэндээ энэ өдрийн гэгээ өдрийн мэндийг хүргье. Ингээд өнөөдөр Хэнтээ аймгийн дадлсан буюу Хөвчин Жанамангийн ушуу, за Их эзэн Чингис хааны авраг үлгийн нутаг Дэлгэн болдгийн энэ сайхан дэнж дээрээс та бүхэндээ хиймрийн мэндчилгээ дэвшүүлж байна. За миний бие бол Доржийн Алтан гэрлийн аз жаргал гэдэг том хүүн байна. За энэхүү адуучин тэмцээнийг анх 2021 оноос санаачлан зохион байгуулж өдийг хүртэл одоо тасралтгүй зохион байгуулж байна. За анх бол одоо Сумын алдарт уяач Доржийн Алтан гэрлийн нэрмжид зохион байгуулагдж байлаа. Дараачих нь бол одоо аймгийн алдарт уяач Бачаргалын мөнх хотын нэрмжид болон зохион байгуулагдж байсан. За мөн тэрний дараачих бол улсын авраг адууч малчин Мягмарын мөнх төрийн аав Шүхрийн Мягмарын нэрмжид болон зохион байгуулагдж байсан. За түүний дараа бол Сумын алдарт уяач Пүрэв Доржийн Төвшин жаргалын нэрмжид бол зохион байгуулагдж. За ингээд удаах нь бол одоо Сумын авраг адуучин тэмцээнэ одоо шинжлэн одоо зохион байгуулж энэхүү Палан Доржийн Сумын авраг адуучин Палан Доржийн Баяр хүүгийн нэрмжид болгон өнөөдөр энэ сайхан хэмэр дулсан гэгэн өдөр зохион байгуулагдж байгаад талархаж байна. Ингээд одоо энэхүү хүсэлтийг мань хүлээн авч Сумын авраг адуучин болгон зохион байгуулсан зохион байгуулахад оролцсон Сумын цэцэг даргын тамгын газар, за мөн одоо Сумын цэцэг дарга Шүхэр Жовын мөнх хуйг, за тэгээд соёлын Дадлсумын соёлын төв, за Хэлийн цэргийн 0287 дугаар ангийн хамт олон, за Баяр хүүгийн үр ач зээнэр, за нийт одоо үр хүүхдүүд нь нутгийн зан олонд нь одоо гүн талархал илэрхийлье. За энэ Их эзэн Чингис хааны авраг үлгийн нутаг Сантай хааны өвөр билээс мэндэлсэн унаг болгон хурдан байдаг гэж одоо манай дадлын ард түмэн бол одоо яалчгүй энэ адуучин тэмцээнийг анхлан зохион байгуулж өргөн дэлгэр цааш нь хөгжүүлэн явах юм одоо үүрэг хариуцлагыг хүлээсэн юм ард түмэн байгаа. Тийм учраас одоо энэ тэмцээн одоо жил болгон өргөн дэлгэр болгож цаашдаа одоо өргөжүүлэн дэлгэрүүлж амжилттай сайхан зохион байгуулж явах болно. За өнөөдөр бас Монголын Адуучдын холбооны тэргүүн аймгийн харцаг мөнх баяр бас энэхүү хөрөлцөн ирж нутгийн зан олонд нь бас хүндэтгэл үзүүлж өнөөдөр бас энэ цэнхэр дэлгэцээр энэхүү арга хэмжээг маань Монгол улсын өнцөг булан бүрт одоо түгээн дэлгэрүүлж бидний үйл ажиллагааг сурчилж байгаад бол маш их баярлалаа. Адуучдын өв соёл Монгол ард түмний одоо энэ малчин ард түмний маань өв соёл Мандан Бадарт дэлгэрч, за тэгээд тусгаар тогтнол минь одоо үеэс үед үрийн үрд одоо үргэжин дэлгэрч батжин мандах энэ сайхан үлзийтэй өдөр өнөөдөр бас байна гэж бэлэгшээж байна. Сумын авраг адуучин Палан Доржийн Баяр хүү агсны бага охин Санчирмаагийн аавдаа зориулан бичсэн шүлгээс үзэгч та бүхэндээ хүргэж байна. Ээлэх тавилангийн учгийг өрийнхээ зулаагаас үнэрлсэн элэгбүтэн амьдралын жаргалын нэг нь та байлаа. Эцэг үрийн хүйг холбож ертөн сүмөнхөлсөн эжимийн дүшиг хос багны нэг нь та байлаа. Өчнөөндөө лилээж нар саранд гандахдаа өнөр өтгөн бүлиймэн тэргүүн голомт минь байлаа. Өнгөт амьдралын таван үрстэй өрөөсөн өнөмөнхийн дүшиг тулгуур минь та байлаа. Таны минь ухаарал хайрлсан сургаал тал хөндийд биш үрийн чин мэлмид шингэж тайван амьдралыг үрстэй өрөөсөн хүсээр чинь бид үргэлжилж тал нутагта бид уужуухан явна. Таныхаа уудмын алдрыг үрд унахгүй тэтэм шиг залж явнаа. Аваа. Байхгүй юм байхгүй Баян Дадал нутгаас Монголын адуучдын холбоо
Дадал сумын авраг адуучин Боломдоржийн Баярхүү агсны нэрэмжид адуучин тэмцээн эхэлж байна. За өнөөдөр тэмцээн уралдаанд 40 гаруй адуучин залуучууд эдрийн жогоо цорин өрсөлдөж аврагаан тодрууллаа. Өнөөдөр тэмцээн уралдааныг Боломдоржийн Баярхүү агсны үр хүүхдүүд нь аавынхаа нэрэмж тэмцээн уралдааныг өргөн дэлгэр сайхан зохион байгууллаа. Алаг мартай гарч ирсэн адуучин бол Бендер сумын арай сумын авраг адуучин Гамбалдын Алтан Заяа. Задаргийн адуучин Бендер сумын ариат Оюнбаатрын Сүхбат нар гарч иржээ. За Сүхбат сумын аврагтай 2 дугаар байршид гарч ирсэн. За сумын аврагаас 2 медальтай адуучаа. За Бендер сумын Оингийн даргаар ажилладаг баха. За өөрөө сумын аврагаас гардан зохион байгуулж ирсэн адуучин шургуун дээр шургуулж авч байгаа юм байна. За уурууд шуурн дээр анаа багсчихсан. За бид өхөн удаа шуруул гарч байна. Ерөн ч одоо Сүхбат урт уургаар уургална. Уургын уртыг хүлгийн сайныг л ундаг адуучин. За явган шургуун дээр анаа авах юм бол дээшээ шалгарнаа. За халдсан адуу нааш явсан. За англ адуучууны тооцоол алдлаа. За 2025 оны Бендер сумын авраг адуучин Гамбалдын Алтан Заяа. За 2025 онд аймгийн бүстэй 3 дугаар байр шалгарсан. За осол сайн байгаа адуучдын нэг. За Бендер сумаас осол олон сайн адууч төс байгаа. 2014 онд Монгол улсын авраг адуучин Хишгбаатрын Батэрдэн авраг адуучин Хинтээ аймагт тэр дундаа Бендер нутгаа төлөөлөн очиж улсын авраг адуучин болсон. За 3 мөрийг гаргасан. За дундаас нь цуглах нэ. Уургалсан осол адуучны чадварыг харууллаа. Халдсан адуу наагур нь зүтгэсэн. Уургаас эвээл гаргачих байна. За анги Гамбалдын Алтан Заяа 21 оноотой болж байгаа юм байна. Задрагын 2 адуучин хонгор мартай гарч иж байгаа адуучин бол Батнуурын сумын яриат Чулуунбаатрын Ган төгс, Баян адраг сумын яриат Баярмаагийн Мөнх зөрөгтнөр гарч ижээ. За 2 залуу тамирчин. За Баян адраг сум Батнуурын сумын 2 адуучин. За Баярмаагийн Мөнх зөрөгт талын дүм адуучин тэмцээнд оролцож байлаа. За өнгөрсөн жил сумын аврагтаа сайхан л оролцож байгаа гэсэн. Уурууд шуурын дээр тухайн үед алдаж ирсэн. Өнөөдөр уурууд шуурын дээр 6 оноотой болж байна. За харин мөртөө шуурын дээр яаж шургуулах нөө? Өвөл бол одоо жигтэйхэн ганган байсан. За ингэж л одоо уургал нь ямар ч гэсэн талгаа алдахгүй. Лавхан уургалаад 3 оноотой болчлоо. Дагаа өвчж байна. За аюун шуурын дээр 4 мөр гарсан. Алдчихлаа. За ингээ Баярмаагийн Мөнх зөрөгт тэмцээнэ өндөрлөж байна. Батнуур сум Хүлэгбаатар Боорчин нутаг алдарт Хөхүүрийн талаас Чулуунбаатрын төгс. За шүүр ургыг сайхан шүүрээд бүхэл оноо авчиж байгаа маань. Халдсан мөрийг суусан. Адуучин өөрийнхөө унах мөрийг уургалдаг гэдэг. За манай Ган төгс маань ямар ч хэлсэн өөрийнхөө унах мөрөө уургалаад авч байна. Тэр бүгдээрээ ярин 5 алдаас дээшээ л уурга барьж байгаа лоо да. За уурганы хувь нь 2 м 20-оор уургалж байгаа. Зарим адуучдын хувь нь бол одоо 2 м байгаад байгаа шүү дээ. Саагүй сай адуучууны мэдрэмжтэй арай л болсон гээ тооцоололдож байна. Задрагын 2 адуучин Баян адраг сумын адууч маань гарч иж байна. За Баян адраг сум бол 5 алдын шургуул тэмцээний зохион байгуулдаг жил болгон. За сумын аварга аймгийн аварга аймгийн бүсээ одоо зохион байгуулна. Өнгөрсөн жил аймгийн аварга Ганбаатрын соёл сайхан дэргүүс сайхан зохион байгуулсан. За өөрөө чирэн Дорнод аймаг, Дорногов аймагуд дээр шургуул тэмцээнд амжилттай оролцож шагналт байран шалгарсан. За уургыг бол одоо жигтэйхэн сайхан самартөө шургуул дээр хүртэл сайхан уургаллаа. За 5 алдын соёлоо гэж 95 алдын уурга барьдаг 5 алдын уургаараа Монгол их оронд танигдж байгаа адуучин. За Баян адраг сумын адуучд аймгийн аварга авсан, аймгийн бүсийн аварга адуучин болсон. Дээрэл ер нь жигтгэн сайжраад байгаа залуучууд байгаа. Өнөөдөр ч бас олоолоо ирж оролцож байна. Задрагын адуучид залзан морьтой гарч иж байгаа адуучин бол Нориулын сумын яриат. За сумын аврагтаа 2 дугаар байр, 3 дугаар байр, 4 дугаар байр шалгарсан Бүүн мэдхийн Мөнх мэдих. Шарга морьтой гарч ирсэн адуучин бол Бендер сумыраад Бэлэг сайхны Бат Заяа. Нориулын сумын яриат Очирвааны Бат Заяа нар гарч иж байна. За Бэлэг сайхны Бат Заяа Бендер сум сул сайн адуучин сумын аврагтаас тогтмол сайн оролцож байгаа. Дөрөө холбоос сул байсан юм аа да. Ер нь л одоо унчих гад байна. Морин дээрээсээ.
Замартай шүргүүнээр нь 3 мөрийг гаргаж өгсөн нэг унахтай. За дундаас нь суулсан. Уургын мөрөө суулганда. За тагаа явчлаа. Сайхан уургалсан боломжоо алдчих юм да дүүрэн 9 гүн авах боломжойлаа. За явган шүргүүнээр нь 3 адуу гарсан. Уургаллаа. Тэр тактик алдааг байсан бол. За 21 оноотой болохоор байлаа. За нэрвлэн сум яриад очирваны батсая. Цагаан мөрт явсан. За өнөөдөр ч бас бороо орсон. Нартай хурдтай сайхан нэмсэн уралдаан болсон. За дэшүүр алдаж гав нэмэрний явдлаа зассан. Ургалдлаа. За мөрттэй дээр алдаж болохгүй. Ургаллаа. За ямар ч хэлсэн уур дэшүүрэн дээр оноо аваагүй мөрттэй дээр 6 оноо аваад явган шургуул болж байна. За Монголын ядуучтай холбооны дөрвийн дагуу 2 төрөлдөө нойлсон бол 2 төрөлдөө 3 оноотой гэх юм бол явган шургуулдаг. За ингээ очирваны батсая 6 оноотой тэмцээн өндөрлөө. За нэрвлэн сумын ариат бүү мэдхийн мөг мэдх явлаа. Замарны зөвд бол тонгоох нь шүүрээ алдаж байгаа юм байна. Уурга бас алдчихлоо. Уурга шүүрэн дээр оноо авсангүй. Мөртөө шүүрэн дээр 3 мөр гарсан. Зөв талаас шургуулсан халиун гадаг ургаллаа. За 2 6 оноо. За сумын аврагтаа төрүүлж чадаагүйгаа дүүчин. Ямар ч хэлсэн 2 дугаар байр, 3 дугаар байр, 4 дугаар байр шалгарсан. За явган шургуун дээр нь 4 мөр гарсан. Хаалцсан гэдэг шургуулад за ямар ч хэлсэн оноогоо аваад за нэрвлэн сумаас солиул ирж оролцсон. За энэ жил аймгийн авт оролцсон. За сумаас шалгарч ажиллаад аймгийн авт оролцдог. Цагаан мөртөө гарч иж байгаа дуучин бол нэрвлэн сумын яриад бүү мэдхийн баяр мэдих. Бэндэр сумын яриад баян мөнхийн ухтах хоёр. Батнар сумын яриад зогтгөрлийн баяр хүүн гарч ирлээ. За нэрвлэн сум, бэндэр сум, Батнар сумынхаа маань гарч иж байна. За энтгийн нутаг бол аймгийн аварга тогтмол зохион байгуул, сумдууд нь сумын аварга тогтмол зохион байгуулж байгаа. За залуучууд нь 5 ардын урагтай л гарч ирж байна. За бүү мэдхийн баяр мэдэх явсан. За шүүр алдаж байгаа нэмэрний явдлаа зассан. Уурган дээр орж ирээд уурга алдчих юм аа. Уургын мороо уурган дээр гаргуулчих юм. Замартай шургуун дээр нь 2 мөр гарсан. Алдах юм бол тэмцээн өндөрлөнд болсонгүй. За дараагийн дуучин Бэндэр сумын яриад баян мөнхийн ухтхуйр шарга мөртөө явсан. Ухтхуйр. За шүүрээ шүүрж байна. Мөрний явдлаа зассан. Шүүрээ алдаад уурга шүүрж байгаа маань. За 2 дуу гаргаж өгсөн нэг унахтай алдчихлаа. За Батнар сумын яриад зогтгөрлийн баяр хүү явлаа хонгор мөртөө. Хонгор мөрч хулмаагаа чирнэ явлаа данааша. За шүүрээ шүүрсэн мөрний явдлаа зассан. Шүүртэйгээр уурга шүүргсэн бол уурга хавуулчлаа. Шууд нөлж байна. Олон мөр гарсан. Олон адуун дундаа сорчлондоо алдчихлаа. За дараагийн адуучд гарч ирсэн. За баян адруу сумын яриад мөнгөлтийн төгс жавхлан Бэндэр сумын яриад амар жаргалын аз жаргал шарга мөртөө гарч ирсэн байна. За баян адруу сумын яриад Төмөр баатрын лав дэш наргаж ирсэн. За ингээ залуучууд тэмцээн уралдаанд олон явж явах хэрэгтэй. Алдаан дээрээ суралцж үйж амжилт гаргана. За зарим залуучууд том тэмцээнд очихоороо сандардаг. За тэрнээсээ болоод ер нь алдаад байдаг. Ер нь одоо олон тэмцээн уралдаанд оролцож өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй. За баян адруу сумын яриад мөнгөлтийн төгс жавхлан гарцаа. Аймгийн аврагт дуучин Жавхлан баярын төрсөн дүү. За энэ жил 18 настай. Нэрвлэн сумд болдог хандив шургуул тэмцээнд 2 дугаар байр шалгарсан өнгөрсөн жил. Бэндэр сумын яриад амар жаргалын аз жаргал явсан шарга мөртэй. За хөвчин жановангийн ядуучид оролцож байна. За шүүрээ шүүрээд мөрний явдлаа засаад уурга шүүрлээ. За аврал шүүрэн дээрээ 6 оноотой боллоо. За 2 адуу гаргаж өгсөн. Тэгтээ сорчлноо. Уургалсан бол уурга алдчихлаа. За явган дээр итгэвтэй сайхан урагшааг үгээ шургуулсан. Шарга адуу шургуулсан боловч алдж байна. За баян адруу сумын яриад Төмөр баатрын лав дэш буурал алдсан мөртөө явсан. За шүүрээ шүүрээд мөрний явдлаа засаад уурга шүүрлээ. За мөртөө шүргүүн дээр 3 мөр 4 мөрийг гаргаж өгсөн. Халдсан гадаг шургуулсан. Уургын мөр одоо суулгана. За уургын мөр хойноос нь сайхан залгаж авах чинь. Уургын мөр түгчих юм бол тэгээд уурга алдахаар байна штэ. За Хинтэй аймгийн Дадал суманд Монголын ядуучдын холбоо анх удаага тэмцээн уралдаанд зохион байгуулж байна. Монгол улсын төр тус үүсэн байгуулагдсан нутаг. За Хэдэн Чингис хааны өлгийн нутаг.
Садаран 2 адуучин, Савын Адар сумын 2 адуучин гарч иржээ. За хүрэн алдсан мөртэй гарч ирсэн адуучин бол 2025 оны Хан Хэмтэн аймгийн авраг адуучин Мөнхөлдийн Жавхланбаяр, за Отхон жаргалын Эрдэнэ 2 нар гарч иж байна. За энэ жил Монгол улсын авраг шалралт адуучин тэмцээнд оролцсноо. Савын Адар сумын яриад Отхон жаргалын Эрдэнэ 2 явсан. Зааваргын барчин жигтгэн орж ирлээ. Шүүрээ алдаж байгаа юм байна. Зааваргын барчин ханарсангүй уургаж үрлээ. Зааваргын бараа явуулсан арай л дутцснуудаа алдаж байна. Саймгийн авраг адуучин Мөнхөлдийн Жавхланбаяр. За шүүрээ алдаж байгаа юм байна. Мөрний явдлаа туссан уургаж үрлээ. 3 оноотой мөртэй шургуулж байна. За буурал барыг уурласан боловч алдчихлаа. Адарган адууч гарч иж байна. Хүрэн алдсан мөртэй улаан дээлтэй гарч иж байгаа адуучин бол 2021 оны Хинтэн аймгийн авраг адуучин Батгшин Идэрбат. Шарга мөртэй гарч иж байгаа адуучин бол Дадал сумын яриад Ганбаатрын Лавга, Дадал сумын яриад Бямбдоржийн Бүрүбаатар нар гарч ирлээ. За Батгшин Идэрбат бол сумын аврагт 4 удаа дөрүүлсэн. Аймгийн аврагаас 3 медальтай аймгийн бүстэй дөрүүлсэн адуучин. Заав нь сумын алдар туяаш Батгш гэж сайхан байгаа. За ерөн тэмцээн орлонд хүүгээ сайхан дэмжин. Уургын барин сайхан бэлдэж өгдөг. За өөрөө ч ерөн халдсан мартайгаа хол өрийн шургууд үзээд их л явж байгаа. За шүүраа шүүрээд уургаа шүүрээд авсан. За 9 оноотой мартаа шургуулж байна. Ганц дуу гаргаж өгсөн. За тэр уургын бараа сайхан суулгаж байгаа. 2 гарын тамир идэрэл тусал. Сайн л да. Лав уургалсан тэгээд адуугэр нурагш нь хөдлөхгүй байна. За 18 оноотой болж байгаа юм байна. За бид бүхэн удаа шургуулд гарч байна. За өнгөрсөн жил хандив шургуу тэмцээнд Норовдын сумд болоход бас төрүүлсэн. За 2021 онд аймгийн авраг Хэмтэн аймгийн Дархан сумд болж байлаа. Явгын шургуундраа ингээд 2 адуу өнгөрөөж чамаа. Өөрөөний хувь хэрэгжиж байна. За уг нь азрын уургал бол болохоор байсан. За өөрөө гүүрүү явчлаа. За Дадал сумын яриад Ганбаатрын Лавга явсан шарга мөртэй. За шүүраа шүүрээд мөрний явдлаас цаад уургаа шүүрэх хэрэгтэй. Уургаа шүүрсэ. Уурга шүүрэн дээр 6 оноотой боллоо. За мөртэй шүүрэн дээр 2 адуу гаргаж өгсөн. Буурал мөрийг хушуулсан. За уургын мөрөө суулгана штэ. Суулгаж яжил. Оногаа аван. За уургын мөрөнд дагаа явчлаа. За хушуултаа дивэд зогсоосон бол болохоор байлаа. За сурчлах хэрэгтэй. За арсаар агаад зангачлаа л да. За Дадал сумын яриад Бямбдоржийн Бүрүбаатар. За шүүрээ шүүрээд мөрний явдлаа зассан уургын мөрчээр нь өргөсөн уургаа шүүрлээ. За Дадал сумын сайн адууч Тийлэг. За мөртэй шүрүүнд урдуур нь ойрхон гаргалаа. Алдаж байна. За явган дээр харин өөрөө урагшаагүйгээ шургуулсан. За хараат талах хэрэгтэй дээ. Алдчихлаа. За дарган адууч гарч ирсэн. Халдсан мөр цэнгэр тээлтэй гарч ирсэн адуучин бол Баян Адар сумын яриад сумын аврагын 2 дугаар байрын шагналд адуучин Сэргэлэнгийн Ононбаяр. Алаг мөртэй гарч ирсэн адуучин бол Баян Адар сумын яриад Оюун бэлгийн Баасан сүрэн. Баян Адар сумын яриад Ган Дүмрийн Баяр сайхан нар гарч ирлээ. Урд өдөр нь бороотой байсан. За олон залуучууд Дадал нутгийг зэрсэн. За тэгэхээр адуучин тэмцээн бол одоо сайхан хөгжиж байгааг энэ л тод жишээ. За энэ хүү тэмцээнийг бас сайхан зохион байгуулж байгаа Паламдоржийн Баяр хүү агсны өр хүүхдүүд үнэхээр сэтгэл гаргасан. За энийг одоо онцгойл нь дуулгах нь зөв. За эхний тав шалгарсан адууч дандаа л уламжлаа дагаж эмээл, бугуул, дурангийн гэр хүртэл өгж гаргацсан. Монголчууд нь ингээ сайхан морьтны өвс үеийг сайхан дээдэлж байна. За Баян Адар сумраад Ган Дүмрийн Баяр сайхан явсан. За Улаанбаатар хотод ирж за сумын авраг адуучин Жамблын ган эрдний шургуу тэмцээнд 2 дугаар байр шалгарсан адуучин. За явган дээр алдхал юм бол тэмцээнэ өндөрлөн оноо 9 оноотой байгаа. Уурал шүүрэн дээр бүхэл оноог авсан болсонгүй. За Актнүүрээ төлөж ирсэн наадмын сорилго наадам төрүүлсэн Сэргэлэнгийн Ононбаяр. За шүүрэн дээр 9 оноотой болж байна. За сумын аврагтаа 2 дугаар байр шалгарсан. За шарга адууг ханаруулж ирээл. Уурга алдчихлаа. Явган дээр алдхал юм бол тэмцээнэ өндөрлөн. За буурал адууг уургалсан. За лавхан уургалчлаа. За босоод ирэн дэвэд нарийсах хэрэгтэй. Та чирэгдэд явбал нэгний 3 оноотой болдог. За ингээд 12 оноотой боллоо. За бид бүхэн удаашруулж гарч байна. За ер нь хараатай л залуу. Өөрөний хувь ер нь хаагуур орж байгаа сайн харах хэвээр адуучид бороо орцсон байсан гიშгэдлээ алдаад арай лав ууралчлаа. За Баян Адар сумраад Оюун бэлгийн
баасан зүрэн алга барьтаа явсан уурга шүүрчиж оноо авах хэрэгтэй. 3 ноттой боллоо. Шадрын өргөн адуучин залуу гарч иж байна. За алга барьтаа гарч иж байгаа адуучин бол Дадал Сумират Батбаатарын Тунгалаг Баатар. За дунд талд хүрэн алдсан барьтаа гарч ирсэн адуучин бол Баянгатар Сумират Сумын авраг адуучин Орон Жимгийн Сумья Узар. Хонгор барьтаа гарч ирсэн адуучин бол Батнур Сумират Цэнд Жовын Ууган Дамбирлаар гарч ирж байна. За Хинтээ аймгийн Дадал Сумд бол адуучин дэмцээ хөгжих ёстой. За морины их шүтэн цантхан архан байдаг. За Сумын авраг адууч Орон Жимгийн Сумья Узар цагаан сарын үеэр Дадал нутгийг олон адуучд зорддог. За сантхан аргандаа гарч одоо молоод хаатгаж өөрийнхөө хиймэр сүлдийг сэргийг айл буцдаг. За тэгэхээр одоо энэ адуучин дэмцэн Дадал Сумд өргөн дэлгэр болох хэвээр. Дадал нутгийг олон адуучд мөдгөн зорддог болно. За Сумын авраг адуучин Орон Чимгийн Сумья Узар 15 ноттой боллоо. Сумын аврагтаа дөрвөлж байлаа. Аймгийн аврагтаа оролцож байсан. За барилдуул барилт чинь шургуулчдаг залуу. За Дадал Сумират Батбаатарын Тунгалаг Баатар. За морины төвд тонгоосон дэшүүраа шүүрсэн морины явдлаа зассан ургаа шүүрлээ. За Тунгалаг Баатар 6 ноттой морьтой шургуулж байна. За явган дээр нь олон бэр гарсан сорчлноо халдсан адууж гарлаа. За Батнур Сумират Цэнд Жовын Ууган Дамбирл хонгор бартайгаа явсан. За дэшүүраа шүүрээд нөгөө гартаа сэлгээд уурган дээр арай хөрсөнгүү дээ. За морьтой шургуун дээр нь за сорчилж байгаа маань азраг шургуулсан. Зогсоондоо уурган морой суулгана. За харин адууч дээр нь ийм сайхан зөрөгтэй эрмэг байх хэрэгтэй. Олон адуу дундаас аль томыг нь одоо сорчилж уурлах ёстой. За азраг уургуул тэгэл одоо бүр сайхан штэ. За ер нь ямар хөө адуучин бай, ямар хөө адуучин болох вэ гэдгийг тодотгож харуулдаг. За аюун дээр ганц дуу гаргаж өгсөн алдчихлаа. За дараагийн адуучин залуучууд гарч иж байна. За Хинтээ аймгийн Баянгатар Сум Дадал Сумын адуучин залуучууд гарч ижээ. За баруун гар талаас алагмэр хар дээлтэй гарч иж байгаа адуучин бол Баянгатар Сумын яриад Батгүйгийн Батгэрэл, Дадал Сумын яриад Отгон баярын Самбуу Эрдэнэ, Дадал Сумын яриад Батбаатарын Тунгалаг баярнаар гарч иж байна. За Дадал Сум ингээ жил болгон сумын аварга зохион байгуулна. Энэ сайхан ариун дагш нутгаас олон сайхан адууч төрөх ёстой. За Баянгатар Сумын яриад Батгүйгийн Батгэрэл явсан алга барьтай. За дэшүүраа шүүрж байгаа юм байна. Морины явдлаа дэшүүр алдсан юм байна штэ. Уурга шүүрлээ. За морьтой шүүргүүнээр нь 2 морийг гаргаж өгсөн. Уургалсан. За уурга алдчихлаа. 3 нотойс ингэ тэмцээн өндөрлөж байна. За Дадал Сумын яриад Батбаатарын Тунгалаг баяр явсан алга барьтай морины зөвлөлт тонгоохон шүүр алдж байгаа юм байна. Уурга алдчихлаа. За Дадал Сумын яриад Отгон баярын Самбуу Эрдэнэ явлаа. Шарга барьтай. За шүүрэн дээр нэлээд дутсан морины явдлаа зассан уурган дээрч бас үрсэнгүй. Уурган шүүрэн дээр оноо авсангүй. Морьтой шүүрэн дээр нь 3 морийг гаргаж өгсөн. Уургалсан. Уурга алдчихлаа. За урдуур нь унаг орсон болоо да. Тэгэл ер нь уурга тавьчих шиг байна. За Дадал Сумын 3 адуучин залуу гарч ирж байна. За өнөөдөр нэмсэн уралдааныг за Сумын авраг адуучин Полом Дэржим Баярхүү агсны за хань үр хүүхдүүд нь Балж баг Талын тав гэдэг газар за нутгийн зан олноо хуран цуглуулж олон сайхан залуучуудыг цуглуулan аавынхаа нэрмжт адуучин нэмзэнийг өргөн дэлгэр сайхан зохион байгуулж байна. Олон сайхан залуучууд зорин гэж оролцож байна. Дадал Сумын яриад Отгон баярын Амрбат, Дадал Сумын яриад Алтан гэрлийн Мөнхалдар, Дадал Сумын яриад Соёл хүүгийн Бадам Дорж нар гарч ирлээ. За Дадал Сумын яриад Соёл хүүгийн Бадам Дорж явсан. За уурган барьчир хөнгөмөр байна. За морины зөвлөлт тонгоохон шүүрээ алдаж байгаа юм. Морины явдлаа зассан. Уургаа шүүрээд 3 ноттой болох ёстой. Саавсангүй морьтой шургуулаар сайхан живуулсан уурган мөрө үзүүрэн гадуу шургуулсан. Алдаж байна. Дадал Сумын яриад Алтан гэрлийн Мөнхалдар. За адуучны тэгэл одоо анхаарал, чадвар, за бүхэл юм шаардандаа уурал шүүрэн дээр бол за маас ихтэй ах юм бол бас л алдаад байдаг. За ягарахгүй одоо адуун дагж байгаа адуушин залуучууд ийм л тэмцээн уралдаан болоод байна. За Дадал Сумын дараагийн адуучин Отгон баярын Амрбат орны зөвдөл тонгоохон
За ирэх 4 өдрөлд хээрийн салхин дээлээ гандуулж эрбэр харцгийг имэйл дээр шургаж аваа залуучууд. За дэшүүрээ алдаад уургаж үүрсэн. Самартай шуруундар нь алдчихлаа. Зядаран дуучин залууч гарч иж байна. За шар хэрмэртэй гарч иж байгаа дуучин бол дадал сумын яриа сумын явраа дуучин Доржийн алтан гэрэл гэдэг сайн дуучин гарч иж байна. Энэ жил одоо 59 настай. За өнгөрсөн жил аймгийн бүстэй очиж оролцож байлаа. Дадал сумаас анх удаага. Задаран дуучин Бэндэр сумын яриад Батуулдын гонцойч Бэндэр сумын яриад жаргал сайхны бям сүхнар гарч ирлээ. За хоёр залуу намбарчин Доржийн алтан гэрэл хатаага нийлээд оролцохнаа. За дадал сумын сумын аврагад дуучин Доржийн алтан гэрэл хэрмэртэй явсан. За шир байна өө уурга шүүрэн дээр хоёулын дээр эргэж орж ирээд уурга шүүрээ шүүрхэн уурга шүүрлээ. За 5 алдын уургатай мөртөө шургуулж байна. 4 өд дугарсан алдчихлаа. За Энтэй аймгийн Бэндэр сумын Батуулдын гонцойч морины зөвлөлт онгоох нь. За шүүрээ шүүрч байгаа юм байна. За тэр хүн зайд л ер нь шүүрийг хурдан шүүрлээ дээ. Уурга шүүрэн дээр 9 өнөтөө олсон. Мөртөө шүүрэн дээр нь улам мөр гарсан. Алдж байна. За аюулгүй шургуун дээр 2 адуу 1 унагтай гарсан. Халдсан адуу шургуулсан. За агуулн зогсоогоод уурга мултлах хэрэгтэй. За адуучин мултлан доо бас чадварлаг адуучин. За Бэндэр сумынхаа 2 төмөн адууны баярын хүрээнд зохион байгуулсан адуучин нэмзэнд төрүүлж байсан. За Батуулдын гонцойч 18 өнөттэй боллоо. За энэс нь Бэндэр сумын жаргал сайхны бям сүх гарч ирнэ. За Монголын уран урагч Цогтойрын Сумьягийн шавн Сулсан дуучин Өгийн нуур фестивалд шагналт байрын шалгарсан. За сумын аврагаас 2 медальтай. За шилийн үеийн нутаг шилийн бөг тарихын дээр очиж оролцож байлаа. Хонгор адуу хушуулдаад мөртөө шурундар алдаж байгаа маань. За аюун шурундар нь 2 байр гарсан. Их нарийн уургалах гэжсэн адууч тэр нь алдаад байгаа. Адран адуучин залууч гарч ижээ. За баруун гар талаас улаан дээл цагаан мөртөө гарч иж байгаа дуучин бол Хинтэй аймгийн Норивлын сумын сумын хөшөө аврагад дуучин аз жаргал, Норивлын сумын яриад ган тулга, Батнуурын сумын яриад Туяагийн хадаа, Бэндэр сумын яриад Бямдоржийн анхаатар, Дадал сумын яриад Баттулгын Баттүшиг, Баянгатар сумын яриад Баяр жавхлан нар гарч иж байна. За Норивлын сумын яриад сумын хөшөө аврагад дуучин Ариун Баатрын аз жаргал сумын аврагт 3 удаа төрүүлээд аймгийн аврагт өнгөрсөн жил 4-р байр шалгарсан. За Epic компанид амирчин. За Дадал сумын яриад Баттуулгын Баттүшиг явсан. За уургын мөрөө ер нь дарж орж ирээд төшөөрөө шүүрхэн. За төшөөрөө алдаж байгаа маань мөрний явдлаасан уурга шүүрлээ. За 3 өнөттэй болсон. За даргын дуучин Норивлын сумын яриад ган сүхийн ган тулга явлаа. За Норивлын сум аймгийн аврага зохион байгуулсан сумдуудын нэг. За шүүрнэр нилээн дутсан мөрний явдлаас засаад уурга шүүрлээ. За баг оноотой мөртөө шургуулж байна. Үзүрэн гэдэг шургуулсан. За одоо ямар ч байсан 2-2-6 аваад нийлбэр оноо 9 оноотой болж байна. За бид бүхэн удаа шуруул гарч байна. За өнөөдөр нэмсэн уралдааныг зохион байгуулж байгаа. За сумын аврагад дуучин Баламдэржийн Баярхүү агсан. За адууныхаа 70% нэгсэн баха. Майлуу адуу байдаг гэсэн. За өнөөдөр ч одоо аавынхаа бий болгосон майлуу халдсан адуунууд чинь их гарч иржээ. За Норивлын сумын яриад ган сүхийн ган тулга 15 оноотой боллоо. За Норивлын сумын сумын хөшөө аврагад дуучин Epic компанид амирчин Ариун Баатрын аз жаргал явсан. За адуун дэрэмгийн сайн адуучин ташуураа шүүрээд уурга шүүрч байна. Уурга шүүрэн дээр 6 оноотой боллоо. Самартай шургуун дээр нь олон байр гарсан. Уургын хонгор барьтай шургуулах нь бор адууг уургалсан боловч алдчих байгаа юм уу да. За ягуун дээр алдах юм бол тэмцээн өндөрлөн. Уургалсан алдчих юм аа. Гişгдэл алдчих байна. Дадал сумын яриад Баяр жаргал. За дэшүүрээ шүүрээд мөрний явдлаас засаад уурга алдчих байна. За Бэндэр сумын Бямдоржийн анхаатар. За дэшүүрээ шүүрч байгаа маань мөрний явдлаас зассан уурга алдчихлаа. Самартай шүрүүндэр нь 2 адуу гаргаж өгсөн. Урт уургааж уургалсан. За өөрөө шунлаа адуугаа голон зогсоох хэрэгтэй. Зогсоож байна. За унсан гээд 6 оноотой боллоо.
Монголын адуучдын холбооны дүрмийн дагуу за өөрөө унаад уурга алдаагүй байх юм бол 1 оноо хасаад өгдөг. За ингээд унчаад уурга алдах юм бол шууд ойлгож штэ. Явган дээр нь 3 адуу 2 унагтай явсан. Зөв талаас уургалж байгаа нь алдчихлаа. Батнуурын сумын яриад туяагийн хатаа явлаа хонгор мөртэй. Саар шуураа шүүрсэн мөрний явдлаа зассан. Уурга шүүрнэ. Уурга шүүрч байна. Уурга шүүрэн дээр 6 оноотой боллоо. 2 мөрийг гаргаж өгсөн. Уургын мөрөө 2-3 гიშгүүлсэн хушуулчих юм аа. За явган дээр алдаж болохгүй. За ганцхан дүүрэн боцох хэрэгтэй. Алдчихлаа. За сүүлийн 2 дамирчин. За Баян Адар сумын яриад Лавгагийн гандава. За баяр жавхлан. За энтэй аймгийн дадал сум бол одоо бороо ногоотой зун болж байна. Зуншлаг одоо сайхан байна. За бороод зуны үлгийн нутаг. За бороод хүмүүс л одоо ажилтэй. За ингээд наадмын дараа намар хадландаа гарцгаандаа бүгдээрээ. Хадланг бол одоо маш сайн авдаг ард түмэн байдаг. За Баян Адар сумын Лавгагийн гандава. Болсон. За шуураа шүүрээд борны явдлаас задуургаа шүүрч байна. Мөртөө шуурнаар сайхан шургуулад зааврын мөрөө явуулаад шургуулсан. Өөрөө ч унчлаа да. За гол нь уурга алдаж болох алдгал юм бол нойлж чинь. Адуугаар эргүүлчлээ. За адуучин өмнө ганц адууны төлөө явлаа да. Ямар ч гэсэн очиад уургалчихсан. Алдахгүй байна. За өөрөө ч одоо барилдана. 2 гарын тамир сайтай. 2026 оны аймгийн явхад оролцсон. Адар сумаа төлөөлөн. За явган жургуудаар яачих юм дээ. Дааг уургалчих юм. За бүр уургалаад бүр дэржигтэй өөрөө дагаад гүгүүд гаравчлаа. За өнөөдрийн наадмын сүүлийн намирчин за баяр жавхлан. Баян Адар сум. За шуураа шүүрээд уурга шүүрч байна. За мөртөө шургуунаар шарга мөр гарсан алдаж байна. Уургын мөрийн сайн юм аа усвал. За явган шургуунаар 2 адуу гарсан. 1 унагтай уршааг үгүй шургуулсан алдчихлаа. За өндөр оноотой адуучин залуучууд эмнэг хангалаас ургана. За 8 адуучин залуу эмнэг хангалаас урганаа. За энтэй аймгийн Бэндэр сумаарад Гамбалдын Алтан заяа мордон. За 2025 онд сумын явхтаа дөрвүүлээд 2025 оны аймгийн бүстэй 3 дугаар байрт шалгарсан. За Бэндэр сумын адууч дээр нь жигдэл бүгдээрээ сайн адуучд байгаа. Одоо бэлгээд явсан. За нэг унах шахлаа да. За одоо ч сэтгэл орцсон да. Дашуур өгөх хэрэгтэй. Зөвхөө дашуурцсан. За унахгүй байна. Сайхан суудлаа олчж байна. За бүр гуугуулдаад гараа авчлаа. За Батнуурын сумбараад Чулуунбаатарын ганд өгс. За адуу актер бэлгсэн. За хавчих хэрэгтэй. Унчлаа. 1-1 3 гоноотой боллоо. 3 шүүгчийн. За Норилдон сумбараад Бөв мэдхийн мөнх мэдх гарч ирж байна. За хөргөн адууч сайхан бөлгээд явсан. Одоо дашуур өгөх хэрэгтэй. Та сумын яврагтаа дөрүүлээг байгаа. За өнөөдөр ч одоо Бөв мэдхийн мөнх мэдх сайхан оролцож байна. Дашуур урганаар оноотой байсан бол нилээн дээгүүр өрсөлдөхөр байлаа. За Норилдон сумбараад ганц үхийн ган тулга саамалтсан. Айд эвгүй байсан юм болоо да. Баян Адар сумбараад Төмөр Баатрын Лавгдаш саадуу бэлгээд явсан. Сайн сууж чадсангүй л дээ. За аймгийн аврагатуучин Батгшин Идүрат хонгор азрандаа бартсан. Унахгүй байна. Дэшүүр өгöd гараа авчиж байна. За сумын аврагатуучин Уран чимгийн сумын явзар Баян Адар сум саадууга бэлгүүлэндээ дэшүүр өгөх хэрэгтэй. Доороо тэгвцээд идэг. За 2 талаас сэлгэж гуйдаад цагаан шуруулаад чигээр нь бэлгүүлэх хэрэгтэй. За хайр надад төдөлөн болохгүй байна. Явж бэлгсэнгүү. Өгнө бэлэх гээд байх юм. Бэндэр сумаарад Батолдын ган зож адуу бэлгээд явсан 2 талд нь гуйдсан. Бас бэлгсэнгүй. За Лавгагийн ган наваа. Баян Адар сум. За адуу сайхан бэлгсэн хараатаа хэрэгтэй. Унахгүй байна оо. Чөлөөтэй бэлгүүлж байна. За хайр надад шин залуучууд эмнэг хангалтаа сайн суудаг болсон. Сүүлийн үе залуучууд дэвж бэлгүүлээд харагддаг.
За энэхүү Энтэй аймгийн Дадал сумын яриад сумын авраг адуучин Паламдэржийн Баярхүү агсны нэрэмжит адуучин нэмзээний 5 дугаар байранд Энтэй аймгийн Норивлон сумын яриад Бүв мэдхийн мөнх мэдэх шалгарсан шагналыг өнөөдрийн тэмцээн уралдаанаас гардан зохион байгуулж байгаа Баярхүүгийн Пүрвхүү шагналыг гардуулж баяр хүргэж байна. За 4 дугаар байранд Энтэй аймгийн Бэндэр сумын яриад Батталдын ганц цоож шалгарсан за шагналыг Баярхүүгийн Бямбхүү шагналыг гардуулж баяр хүргэж байна. За 3 дугаар байранд Энтэй аймгийн Баян Адар сумын яриа таймын авраг адуучин Батгшин Идэрт шалгарсан. За 3 дугаар байр шалгарсан адуучин залууд. За Баяр Димэлэр. За өнөөдрийн тэмцээн уралдааныг гардан санаачлан ивент гэж оролцож байгаа Баярхүүгийн Даваахүү шагналыг гардуулж байна. За 2 дугаар байранд Баян Адар сумын яриад Лавгагийн ган даваа шалгарсан. За шагналыг сумын авраг адуучин Паламдэржийн Баярхүү агсны за хүүхдүүд нь шагналыг гардуулж баяр хүргэж байна. За тэмцээний тэргүүн байранд Бэндэр сумын яриад Бэндэр сумын 2025 оны сумын авраг адуучин Дамбалдын Алтан заяа шалгарсан. За дөрвөлсөн адуучин залууд сайхан имэйлээр шагнал уншуулж байна. Өнөөдрийн тэмцээн уралдаанд сэтгэл гаргаж олон сайхан залуучуудыг Монгол уламжлалаа даган сайхан имэйл, бугуул, дурангийн гэрээд шагнал уншуулсан. За залуучууд сэтгэл дүүрэн сайхан ботсан. Мөн дээрээс нь Доржийн Алтан гэрэл ахт сумын авраг адуучных нь батламжийг гардуулж өгсөн. За энэхүү тэмцээнд дараа жил Энтэй аймгийн Дадал сумд нээлттэйгээр жил болгон уламжил болгон зохион байгуулахаар тогтцоо. Дараа жилийн нааданд олон аймгийн залуучууд Эхлэн Чингис хааны Өлгийн нутагт адуучин тэмцээнд оролцох бүрэн боломжтой. Олон сайхан залуучуудыг зохион байгуулж байгаа хүмүүс урьсан. За тэгээ нутгийн адуучд дараа жилийн Дадал нутгийг зорих баха. За намайг Энтэй аймгийн Бэндэр сумын Баталдын ганц цоож энэ тэмцээн зохион байгуулсан Дадал сумынхаа зохион байгуулсан хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. За өнөөдрийн тэмцээний уралдааны зохион байгуулалт сайхан зохион байгуулалттай боллоо. Адуу сайхан гарлаа. Сайхан тэмцээн боллоо. За дараагийн тэмцээн уралдаанд мандя. За баярлалаа. За намайг Энтэй аймгийн Бэндэр сумын харьяат Гамболдын Алтан заяа гэдгээ. Өнөөдрийн тэмцээн уралдаан сайхан болж өндөрлөө. Тэгээд зохион байгуулсан нутгийн зоон олонд баярсан талархснаа илэрхийлмээр байна. Намайг Энтэй аймгийн Баян Адар сумын харьяат Лавгагийн ган даваа гэдэг. Өнөөдрийн шургуу тэмцээн сайхан боллоо. Адуу мал сайхан гарч байна. Энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа дадалчуудаа баярын мэнд хүргэе. Өнөөдөр Дадал сумд сайхан адуучин тэмцээн зохион байгуулж байна. Нар хор төгсөр сайхан өдөр байна. Өнөөдөр тэмцээнд ирж 3-т орлоо. Баяртай байна. Өнөөдөр их адуучдыг ширүүн байна. Өрсөлдөөн ихтэй байна. Энэ адуучид шааж ирсэн байна. Эрхэн олон та бүхэн минь сайхан зүж байна уу. За Монголын адуучдын болоо Монгол адуучин байж Энтэй аймгийн Дадал сумаас Дадал сумын аврагч шалруулах адуучин тэмцээнийг бэлтэн хөргөж байна. За өнөөдрийн тэмцээн уралдааныг Дадал сумын яриа сумын авраг адуучин Паламдэржийн Баярхүү агсны нэрэмжит тэмцээн уралдаанаа өргөн дэлгэр сайхан зохион байгууллаа. За Паламдэржийн Баярхүү агсны үр хүүхдүүд маань үнэхээр бас өргөн дэлгэр тэмцээн уралдааныг зохион байгууллаа. За би та бүхэндээ Баярхүү агсны хүү Даваа хүүтэй та бүхнийг уулзуулах байна. За сайхан зүж байна уу? Сайхан зогсож байна. Та сайхан зүж байна уу? Сайхан зүж байна. За өнөөдрийн тэмцээний уралдаан бас сайхан болж байна. Өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ болцааж. Ер нь одоо олон сайхан залуучууд танаа нутгийн зорин гэж оролцож байна. За одоо адуучид олон нутгаас ирж оролцож байгаа адуучдаа одоо нэгдүгээрт баяр хүргэе. Тэгээ одоо тэнгэр жоохон муухай байсан ч гэсэн одоохондоо гайг болчихлоо. Тэгээ одоо хийж байгаа бид хэдийг хөндлөж ирсэнд одоо баярлалаа. Тэгээ одоо 3 дугаар байранд Баярхүү агсны 2025 оны сумын авраг адуучин Паламдэржийн Баярхүү агсны нэрэмжит тэмцээн уралдаанаа өргөн дэлгэр сайхан зохион байгууллаа. За Паламдэржийн Баярхүү агсны хүүхдүүд маань үнэхээр бас өргөн дэлгэр тэмцээн уралдааныг зохион байгууллаа.
Тэгээ та ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Тий, манай нутагт жоохон адуучид сүүлийн үед ер нь ховордоод байсан. Тэгээ одоо сүүлийн үед адуучин тэмцээн хийгээд адуучид овоо эргээ сэргэж явах шиг байна. Одоо нутагт баг уурга барьдаг нь би ганцаараа шахуул үлдчихэд байсан. Тэгээд ахаасаа нэг зөвлөгөө аваад уургад нэг холбоо барайл болдог байсан. Тэгээд одоо сүүлийн үед тань хэдэн залуучууд сайхан уурга барьдаг болчиход одоо ингээд тэмцээн уралдаан зохион байгуулалт оролцоод байдаг болчиход байна. Одоо нэг адуучтай холбоотой болчихвол болон зүгээр тийм ээ. Сайн адуучин аав ихүү сайн адуучин болдог. Өөрөө чи аав сумын авраг адуучин хүн байжээ. Адуу малын дэрэмгий морой хундаг, сайхан уурга барьдаг. Дээр нь одоо нутгийн ард иргэж ярьж байна. Тэгээ одоо ер нь адуу малыг бас л нарийн уургалдаг байсан гэж. Ер нь тэгээд чихний зөвхөн урдхан талаар л уургалдаг байсан юм гэж. Аавынхаа талаар бидэрт яриа өрнүүлээч. Манай аав ер нь уургандаа бол ер нь сайн юу ер нь бол бүдөө зөмдөө гэх нарийн зүгээр шахалцуулаар л уургална. Өөр газар уургалахгүй. Гоорог тавих юм бол ээжтэй ташуурд болно. Харнялхаасаа адуун дээр дагаж өслөө. Одоо тэгээд сум орон нутгата адуутай айлын адуу залуучууд нийлж адуугаа шахалцнаад таруулдаг. Тэгээ яг хоо сүүлийн нэг хэдэн жил одоо болчиход байна. Тэрнээс би 12-3 тагаас л эхэлж адуун дээр аавгаа дагаж явж байгаа л цэрэгт явж ирснээс хойш тайл болоод нэг жоохон тусдаа гарч адуу малаа өөрөө өсгөл ингээл явж байна да. Аав нь юу гэж загтаг вэ? Тэгэл хүний юу уургыг цэвэрхэн уурга хийж сур хамгийн гол нь. Тэгээд уурга хийж сурж байгаа хүн чинь тэгээ адуу уурга сайн цэвэрхэн хийсэн хүн адуу цэвэрхэн явдаг уул нь тэр талаар л их загтдаг байсан доо. Адуунд модгүй явлаа гэж их л загнуулдаг. Модгүй мордлоо гэж загнуулна. Тэгээд тийм л их юм загч байгаа юм л уурганаас битгий салжаа гэдэг л байсан. Тий. Өнөөдөр аавынхаа нэрмж тэмцээн уралдааныг хийгээд олон залуучуудыг бас цуглуулж сайхан тэмцээн хийж штэ. Та нар одоо бахархаж байна. Үнэхээр мундаг хүмүүс ээ таад. За баярлалаа. Аавынхаа тэмцээнийг аль би хэдэн жилээс хийчихгээд зориод байсан. Тэгээд нэг болж өгөхгүй. Тэгээд энэ сумаас зөвшөөрөл аваад нааш цааш нь болгочих гэсэн чинь сум жоохон юу яаж өгөхгүй. Тэгээд нодлон энэ нэг шилжилж явах манай сум байгаа. Тэрийг би нодлон авах гэсэн, оригинал авах гэсэн харин манай нэг найз аавна гэдэг. Тэгээд юу яахт нь би болоод энэ жил ямар ч гэсэн аваад тэгээд тэмцээн уралдааны зохиоё гэдэг. Тэгээд нутгийн ард түмэнтэй юу нэг засаг захиргаатайгаа ярилцж өрлөө. Тэгээд сумын авраг хийхэр болцоогоод тэгээ хийсэн юм аа. За Монголын юм тэгээд энэ сайхан нутагт тэр дундаа их эзэн Чингис хааны өлгийн нутаг. За морины их шүтэн хайрхан, цантхан хайрхан байдаг. Тэгэхээр Задлан нутгийн ард иргэд энэ уртны өв соёлыг бас дээдэлж энэ сайхан тэмцээн уралдааны уламжлал болгон бас зохион байгуулах ёстой мэн гэдгийг одоо сая зарим хүмүүсээс яриад байна. Нутгийн зан олондоо Монголын ард түмнээс наадмын баяр мэндийг илгээвчүүлээч. За одоо улсын наадам, улсын аймгийн наадмууд одоо болж байгаа давхлууд эхэлсэн. Тэгээ одоо мордоо сайн хойж одоо манайч бүсийн наадамтай сайн оролцоод наадамдаа сайн оролцоорой гэж хэлдэг. За баярлалаа. Өнөөдөр тэмцээн уралдааныг өргөн дэлгэр сайхан зохион байгуулсан. Та хэдтэй баярсанастай илэрхийлье. Та хэдийн минь их эзэн Чингис хааны их адуун сүрэг ивэх болтугай. За баярлалаа. Адууны босооцгаа хэмээр үн мөхөд ивэх болтугай. За Монголын адуучдын холбоо Монгол адуучин байж Хинтээ аймгийн Дадал сумаас Дадал сумын 2026 оны сумын авраг шилруур адуучин тэмцээнийг бүрэн гэхээр нь бэлтгэн өргөлээ. Мориндоо хайртай хүн эх орондоо хайртай гэдгийг монголчуудаа морь оноё. Хараны харгийн үзүргөөрэ шилэнгэр яси хүрдэ боряд ариухан ононэ эхнэ боряд алангой шин түрхэм Хун шувоне химарим
бүряад амгалан байдлаа төрийг бүряад аяа миний бүряадсан min дамоо өндөр оройтой малгай дэшний өргөн эмжээртэй дэгэл дэшний утхан сасахтай бүгдэшний улаан хөдхөн готлышний бахархан бахтан дуулай сэлмиг тэнгэрий шарай бүряад сэсэн мэргэлээ ухаан бүряад ханэзэнэ жигур бүряад хатан элежин сичхэн бүряад урата сагаан ахан бүряад урхан тухадасан буян бүряад урхан тухадасан буян Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний өв соёлыг дэмжигч Үндэсний давхар даатгал хувьцат компани.